За сайн байцгаана уу? Би Шогзроо цогт хоёр байна. Өнөөдөр би та бүхэнтэйгээ хамт PC Mall-ийн оруулж ирж худалдаалж байгаа Huawei Watch T2 гэж энэ гайхалтай цагийг хамтдаа unboxing хийж үзэж, мөн хамтдаа яаж ажиллуулдгийг туршиж үзчихье гэж шийдлээ. За бүгдээрээ хайрцаг задлж үзцгээе. За цаг манд гарч ирлээ. Цаг авч харнаа. За ийм цаг биш. За би урд нь Huawei-гийн цагийг бас өөр хөлбөрөнд хэрэгжилж байсан. Энэ бол дизайны хувьд хамаагүй өөр болжээ. За энэ оос нь бол арьсан оосор. Энэ баг нөгөө дэлгэрийн янз бүрийн мөхөргүй шинжтэй юм оосор байна. Ер нь бол дизайны хувьд илүү нөгөө Apple-ийн AirWatch энэ шиг том, тэгээд илүү дөрвөлжин хэлбэртэй болоод илүү үнцэнтэй харагдаж байна. Хэлбэр нь гоё, өнгөж гоё юм байна. Яг би ингээ урд нөгөө зарим мэдээлүүдээс нь бас харсан л да. Ингээ өөрөө дотроо airbag-та гэдэг нь болохоор яг нөгөө аналог төхөөрөмжүүд шиг хүний судсыг барьж ягаад тавьдаг. Тэгжиж нөгөө судасны цэцгэлтийг илүү органикаар зөвөр олж авч чаддаг тийм технологи юм байна. Ер нь бол яг би ч өөрөө энэ гаджет янз бүрийн бас сонирхол л да. Тийм болохоор яг урд нь ийм амжилт олохгүй байсан ийм нээлт. Ялангуяа цусны даралтыг бас нэг юм тодорхойлоход бас тэрэнд итгэхэд хэрэггүй шүү гэсэн тийм их мэдээлэл байдаг байсан. За энэ бол үнэхээр батлагдж байгаа юм байна. Амбулаторийн төвшөнд одоо цусны даралтыг хэмжинэ гэж бардам хэлж болохоор одоо тэр талынхаа бүх баталгаатай зүйлүүдийг Европын холбоо бусад зах зээлүүдээс бүгдийг авцсан ийм цаг юм байна шүү. Тийм болохоор одоо манай эмчнэр ер нь зөвлөдгөлдөө одоо даралтыг бид нар бас нэг айхтар анзаардгүй өвчин гэж боддгоо. Гэтэл энэ бол чимээгүй тахал гэж ярьдаг бие даасан өвчин. Тэгээд бусад маш олон өвчний суур шалтгаан болдог юм. Чимээгүй тахал нэртэй ийм том аюул. За миний хувьд гэх юм бол яг мэдээж нас жоохон яваад ирэхээр хүмүүс даралт хэслээ гэж ярьдаг. Би бас гэртээ бол аналогийн үздэг аппараттай хай үзэхэд бол жоохон их талтай байдаг. Эмчнэр зөвлөхдөө бол байнга им ууж сэргийлэх нэг арга байна. Хоёрдугаарт им уухын тулд байнгын энийг хянж байх хэрэгтэй даралтаа. За даралтаа хянана гэдэг бол мэдээж хүн ажил төрлийн хөөцөлтөд одоогийнх шиг бөглөө таглаанд өдөржин зогсоод байгаа ийм үед даралтаа хэмжих үнэхээр хүндрэлтэй таах гэж байгаа. Одоо тэр аппаратыг авч яваад хэмжээд байх. Чамаас тодорхой хэмжээнд хөдөлгөөнгөө зөв текст сууж иж зөв мэдээлэл гаргах хэрэгтэй тийм аппаратууд байдаг. Энэ цаг бол энэ асуудлыг шийдэж болох юм байна. Хаач байсан та даралтаа тогтмол үзэх боломжтой болно гэдэг бол энэ даралт гэдэг өвчнөд тэмцэхэд маш том хувьсгалын шин чанартай өөрчлөлт гаргасан ийм бүтээгдэхүүн юм байна шүү. За одоо бүгдээр хайрцагын дотор энэ цагнаас гадна бас өшөө ямар аксессуар хөрөмжүүд хамт байгааг хамтдаа үзье. За энэ бол нөгөө хэмжээс гэж яриад байдаг тэр зүйл нь байна. Та өөрийнхөө бугууг энэ хэмжээсээр хэмжээд хоёр хэмжээтэй оосор дагаж ирсний алийг зөвх вэ гэдгээ сонгох юм байна. M, L гэсэн дунд болон том ийм хоёр янзын юу байгаа юм байна. За энэ донд нь цэнэглэгч байна. За энд нь оосор нь байна. За хэмжээ энэ M юм байна. Энэ утсандаа L хэмжээг нийцсэн байна. Тэгэхээр өөрийнхөө бугууг энэ хэмжээсээр хэмжээд тэгээд оосроо тааруулж өгнө. За тэр бугуугаа хэмжиж үзье. За миний хот ээлтэл таарах юм байна да. Монголын байна да ч тэгэлгүүд. За цагныхаа хамгаалалт
зүүж гэнэ гадах. За энийгээ зүүхдээ бас энэ тохиргоо байгаа юм биш. Тэгээд энэ тохиргоогоор нь тохируулаад зүүх хэмжээндээ хит бариу биш, хит сул бишээр. За одоо минийхд бол ингээд харчлаа гэсэн үг. За одоо цагаа санаа өөрийн үйлдвэрийнх нь зэник байж идэг. Захта энэ дугуй дээр нь дарж сайх юм байна. За одоо бүгдээрээ цагаа өөрийнхөө гар утастай холбож үзье. За энэ гар утсан дээр чинь болохоор Huawei Health гэдэг энэ аппликейшн байгаа. Энэ аппликейшнээр дамжуулж за энэ Heights Center-оос гарч ирсэн гайд, сонирхолтой гайд байна. Ямар ч хэлгүй англи болон бус хэлэн дээр биш. Дан зургаар үзүүлсэн болохоор ашиглахад амар 1 2 3 4 5 гээд алхмаар нь заагаад өгч. За Huawei Health дээр бол Sky Mode дээр Sky хийн тулд за энэ гар утсан дээр гарч ирсэн QR код уншуулнаа. За утас маань орж байна. Олгож байна. За би зөвшөөрлөө. Холбоё. За бас зөвшөөрлөгчлөө. За холболт амжилттай боллоо гэж. За энэ бүх юугаа бол энэ давчаараа дарж аппликейшн бүх зүйлүүдэд олох юм шиг. За одоо миний нөгөө хэмжиж үзэх гээд байгаа. Одоо даралт үзэх гол банкшн маань энэ голд тусал цусны зөрчтэй харагдж байна. Тэгэхээр эхлээд энэ даралтаа хэмжиж үзэхийн өмнө аналог одоо автомат аппаратаар бас өөрийнхөө одоо даралтыг хэмжиж үзье. Тэгээд хооронд нь харьцуулж тэр үнэн бодтой гарч ирж байна гэдгийг харъя. За бүгдээрээ эхлээд автомат аппаратаар даралтаа хэмжээд үзье. Дараа нь энэ цагаараа хэмжээд тэгээд хооронд нь харьцуулж үзье. За 142 80-таа гэж зааж байна. Аппаратаар. Энэ жоохон өндөрдөө хэмжих байгаад байсан. Өглөө гарахтаа хэмжиж үзэхэд. За одоо цагаараа бүгдээр хэмжиж үзье. За түрүүний. За тэгээд цагаараа даралтаа хэмжихдээ нөгөө түрүүний гайд танилцуулга дээр байсан зүрхнийхээ энэ харалтаа авч хэмжих юм арилтай юм байлээ. За хэмжих. За 146 101. Ер нь бол нэг өглөө бол нэг иймэрхүү байсан 141 142 гэдэг. Энэ дээр бол 142 та 146 гэдэг чи ер нь л дүнтэй нуруутай заадаг юм байна. Тэгэхээр энэ хамгийн гол нь асар их боломж гэсэн үг. Одоо бид нар чинь энийг төвжирч байна. Ямар нэгэн үйлчлэгээний байгууллагын гадаа хүлээж явахдаа ч юм уу, ойрчилж явахдаа ч юм уу, эсвэл одоо автомашиндаа явахдаа хүртэл өөрийнхөө даралтыг хэмжээд хянаад яваад байх боломжийг бүрдүүлсэн ийм зүрхий төхөөрөмж санагдлаа. За манайс чи ингээд өдийн наслаад ирэхээр чинь хэрваргийн юмд бас сайхтар итгэдэггүй заавал лавлж шалгаж үзчихээж итгэдэг ийм зуршилтай болцсон лавлаад ашиг гэдэг шиг. Тэгээд одоо энэ утасны гол ич хідэн гэхээр энэ дотор airbag гэж нэрлэж байгаа энэ зүйлтэй байна. Одоо энэ таах харж байна. Энэ airbag нь хийлэгдээд яг нэг түрүүний автомат юм уу аналог нэг эмчнэрийн шахдаг энэ аппаратууд шиг ингэж нэг судсыг шахаж барьж агаад хийгээ гаргаж судасны цохилтыг нарийн барьдаг. Яг тэр үндсэн аналог тэр одоо арга дээр нь үнэлэгдэн хийсэн цаг юм байна шүү. За тэгээд энэ цагийг бас нэг онцлог нь гэхээр өөрийнхөө мэдээллийг сар хадгалчихна гэж байна. За хоёрдугаарт энэ утсыг таниулаад ингэчээр одоо жишээлбэл настай хүмүүс зүйлээ гэхэд одоо гэр бүлийн гишүүд нь залуу хүмүүс өөрийнх нь утсан дээр нотификашн хийгээд
аав нь, ээж нь, эмээ нь, өвөө нь өөрийнхөө даралтыг үзэхэд бас гэр бүлийн гишүүд нь бас хамтдаа хянаад тэрийг бас хараад санаа анхаарал тавиад явах боломжтой юм байна. За PC Mall нийгмийн хариуцлагын хүрээнд ашиг харахгүй гэсэн ийм үнээр тэрнээс гадна түрүүний хэлсэн эмчийн бичгтэй, баталгаатай ийм өвчтөй, ийм эмгэгтэй даралт хэсэг ийм өвчтөй гэдэг нь одоо батлах тийм бичгтэй бол 10% хямдруулж энэ цагийг худалдаалж байгаа юм байна шүү. За тэгээд бүүрстэ авч зүгээрээ залуу хүмүүс гэлтгүү хөшин настай дунд гэрийн насны хүмүүс ч бай. За хоёрдугаар залуу хүмүүс байлаа гэхэд аав ээж хөшин настай хүмүүстэй авч явж эрүүл мэндэд санаа тавиараа гэж хэлмээр байна. Удахгүй шинэ жил болох гэж байна. Шинэ жилийн баяраар мөн он гараад Монгол Түмний их баяр цагаан сар болно. Цагаан сарын бас маш тохиромжтой таалагдлаа. Хосоор арахгүй байна. Тэгээ яг даралт их байна. Энийг одоо эмчлэх одоо дараагийн эмчилгээ ч юм уу эмчт очиж зөвлөгөө авах ийм сэтлүүдийг үүсгэж баталж өгч байна.